Авилгалтай тэмцэх газарт байсхийгэл албан тушаалнуудын хөрөнгө оруулалтын мэдүүлэг орлогын их үүсвэр эдсэн үүсэнгийн хэрэгүүд овоорчдог газар. Харин хамгийн сүүлд авилгалтай тэмцэх газраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч авто худалдааны нэгдсэн зохицол бүрийн дарга байдраг албан тушаалаа уруулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хүсэлт очжээ. Тодорхойлбол нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байдраг авто худалдааныг зохицолбор олон нийтийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ уруулан ашиглаж орон нутгийн өмчийг завшиж их хэмжээний ашиг олоо зогсохгүй шин зохицолборын дэргэдэх газрыг дуудлага худалдаагаар оруулж олсон орлогоо төвсөд төлөвлөрүүлгүй дур мэдэн ашигласан талаар их сурвалжууд мэдээлж байсан юм а. Харин тус зохицолборын бүтээн байгуулалт үйл ажиллагаатай нь холбогдох барилгын ажлыг эхлүүлэг, үргэлжлүүлэг, ашиглалтанд оруулах дүрмийг зөрчиж, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа эсхийг шалгуулахаар мэргэжлийн ялтын ерөнхий газарт авилгалтай тэмцэх газраас хүсэлт хүргүүлсэн байна. Мөн зохицолборын дарга байдрыг албан тушаалаа уруулан орон нутгийн өмчийг завьсан асуудлыг шалгуулахаар тус газрын мөрдөн шалгах хилтэст хүргүүлсэн байна. Энэ талаар авилгалтай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хялтцыг хяналт шалгалтын албаны дарга ахлах комиссар Сүхөчрийн гарын үсгтээ албан тоотод дурдсан байгаа юм а. Түүнийг анх авто худалдаа эрхлэгчдийн холбооноос авилгалтай тэмцэх газар шалгуулахаар өгсөн юм а. Зөвхөн ер нь бол авилгалтай тэмцэх газар энэ төр бол эрх үхий нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн газар эрх үхий хэдэн гишүүдийг бол өгсөн төлөөлөгч нарыг бол төлөөлөгчийг өгсөн байдраг гэж хүнийг бол өгсөн. Энэ авилгалтай тэмцэх газараас бол албан тушаалын шинжтэй, гэмтрийн шинжтэй зөвлөл байж болцсохгүй юм байна. Тийм учраас бид нэр эрүүг үүсгэн шалгаж байна гэсэн ийм бол хариу өгсөн байна. Төслүүд нь бол яг тухайн газрыг авсан байна. 124 га газрыг авахдаа цэвэрлэх байгууламжийн газрыг авахдаа сонгон хайрхан дүүргийн тусгай хэрэгцээний газар ч гэдэг юм уу те. Энэ газраас гаргуулад авцсан байна. Энэ газрын тухай хавьлын дуудлага сонгон шалгалтын журмаар явуулах энэ зарчмыг зөрчилдсөн байна. Эдгээрийг шалгаж өгөөч. Энэ албан тушаалын авилгал болон бусад төрлийн шинжийг агуулсан гэмтрэг байж болзошгүй байна гэдэг өгсөн байна. Тэгэнгүүт бас нэг албан тушаалын гэмтрэг байж болзошгүй байна. Ийм учраас энэ дээр бол эрэг үүсгэн шалгалт явуулж байна гэсэн ийм хариу өгсөн байна. Харин энэ талаар авто худалдааны зохицолборын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулсан боловч гин буруугийн хэмээн урд нь авилгалтай тэмцэх газраас албан тоод явуулчихсан учраас тайлбар хийх боломжгүй гэсэн хариуг өгсөн юм а. Харин авилгалтай тэмцэх газрын их сурвалж мөрдөн байцаах хилтэс шалгагдаж байгаа нүнэн тун удахгүй энэ асуудлаар хэвлэл мэдээлэл болно гэсэн юм а. Ямар ч тач албаны их сурвалжийн мэдээлж байгаагаар байдраг даргыг авилгалтай тэмцэх газраас шалгаж байгаа шалгалсан явц нь тодорхой бус байгаа юм. Авто худалдааны зохицолбор баригдаж гисэн цагаасаа хойш хил амны бай болж байсан ч өнөөдөр хүртэл энэ мэд авилга албан тушаалын маргааныг дагуулсаар байгаа юм а. Ард түмний тойлд уян мэдээллээ.